Таны мэдэх хэрэг. Авилгаас урьдчилан сэргийлье. Таны мэдэх хэрэг. Авилга өнөөдөр олон улс орны улс төр, эдийн засаг захиргааны өдөр тутмын үйл ажиллагаанд тахал мэт тархаж нийгэмд хор хохирол учруулж байна. Энэ нь буурай хөгжиж буй төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад ч сэтгэл түгшээсэн асуудал болж байгаа тул түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, төр засгийн хяналтанд байлгах нь чухал юм. Авилгаас урьдчилан сэргийлэх асуудлын талаар ярихад манай нөхцөлд дэлгэрүүлэн авч үзүүл зохих олон асуудал байдаг. Монгол улсын авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 1-6. Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж авилгын шалтгаан нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авилгыг тасан зогсооход чиглэсэн арга хэмжээний цогцыг хэлнэ. Авилгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа нь маш олон хүний оролцоо, олон талт үйл ажиллагааг шаарддаг. Тэд өөр хоорондоо харилцсан уялдаатай байдаг. Нэгдүгээрт шударга байдал ба хамтын ажиллагаа. Үүний зорилго нь нийгэмд бүхэлдэн шударга байдал, авилгын эсрэг хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой. Арга хэрэгслүүд нь соён гэгээрүүлэх, боловсрол олгох, мэдээлэл өгөх арга хэмжээнүүд, авилгын талаарх судалгаа ба ном хэвлэл гаргах, иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлэх арга хэмжээ, шударга байдлын асуудлаар ярилцлах семинарууд зохиох, төр ба хувийн секторын хамтын ажиллагааг дэмжих. Авилгын эсрэг төлөвлөгөө ба ёс зүйн дүрэн боловсруулж хэрэгжүүлэх зэрэг арга хэрэгслийг ашиглана. Энэхүү үйл ажиллагааны зорилттой зах зээл нь нийгмийн бүхий л харилцаа, иргэний нийгэм бүхэлдээ зорилттой зах зээл болно. Жишээлбэл хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа зэрэг юм. Хоёрдугаарт ил тод ба хариуцлагатай байдал. Энэ үйл ажиллагаа нь авилгад өртөмтгий байж болох төрийн захиргаа, бизнесийн салбар, иргэний нийгмийн байгууллагуудын дотор ил тод хариуцлагатай байдлыг бэхжүүлэх зорилготой. Үүний арга хэрэгслүүд нь төрийн байгууллагад бол сайн засаглалыг, бизнесийн байгууллагад бол компани засаглалыг бэхжүүлэх арга хэмжээ авах. Ёс зүйн дүрмийг мөрдөх, лобби хийх, дарамт шахалт үзүүлэх явдлыг таслан зогсоох, улс төрийн намыг санхүүжүүлэх асуудлын зохицуулалт, иргэдийн зүгээс үйлчилгээнд тавих хяналт, шийдвэр гаргахад иргэний нийгмийн оролцоог хангах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрен сурвалжлах сэтгүүл зүй, бэлэг авах тухай тодорхой журам гаргах зэрэг юм. Энэ үйл ажиллагааны зорилттой бүлэг нь бизнесийн салбарын зүгээс авилгад өртөж болзошгүй хувь хүн байгууллагууд, захиргааны албан хаагчид, улс төрчид ба улс төрийн намууд, төрийн байгууллагын ажилтнууд, нутгийн захиргаа, шүүх хүчний байгууллагууд, нотариатчид байдаг. Гуравдугаарт авилгын эрсдэл ба авилга гарах боломжийг бууруулах нь. Тус үйл ажиллагааны зорилго нь авилгад өртөмтгий байж болох байгууллага үйл ажиллагаан дээр авилга үүсэх эрсдэл ба боломжийг багасгах зорилготой. Үүний арга хэрэгсэл нь эрсдлийн шинжилгээ, эрсдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, байгууллага доторх зайлмих ловерийн эсрэг механизм, шийдвэрийг хадгалах дүрм журам, авилгын с жиг бүхий аж ахуй нэгжийн жагсаалт хөтлөх, ажлын байр сэлгүүлэх зэрэг юм. Энэ үйл ажиллагааны зорилттой бүлэг нь цагдаа ба бусад хүчний байгууллага, гайл, хил хамгаалах алба, лиценз зөвшөөрөл олгодог газрууд, улс төрчид ба улс төрийн намууд, худалдан авалт хийхэд оролцдог байгууллага, ажилтнууд, нутгийн захиргаа, улсын үйлдвэрийн газрууд зэрэг авилгад өртөмтгий байгууллага буюу албан тушаалтнууд зэрэг орно. Дөрөвдүгээрт хяналт. Хяналтын үйл ажиллагааны зорилго нь авилгад өртөмтгий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, хууль тогтоомжид нийцэж байгаа эсхийг хянах зорилготой. Хяналт хийх арга хэрэгслүүд нь үе аудит хийх, ашиг сонирхлын зөрчлийн хяналт, дотоод үйл ажиллагааны уялдаа, эрен сурвалжлах сэтгүүл зүй, авилгатай холбоотой асуудлыг илтгэх үүрэг, с жигтэй санхүүгийн гүйлгээнүүдийг хянах, татвараас зайлсхийх ба хуурам эхлэхийг хянах зэрэг байж болно. Хяналтын үйл ажиллагааны зорилттой бүлэг нь авилгад өртөх боломж, эрсдэлтэй байгууллага, албан тушаалтнууд байна. Авилгаас урьдчилан сэргийлэх стратеги гэж юу вэ?
Улс орнууд олон жилийн турш авилгатай тэмцэх төрөл бүрийн арга стратеги хэрэглэж ирсэн боловч авилгыг нэг удаагийн болон нэг аргаар арилгах, бууруулах боломжгүй нь тодорхой. Тиймээс авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны концепцийн хүрээнд хэд хэдэн аргыг цогц байдлаар олон жилийн турш тогтвортой хэрэглэж байж үр дүнд хүрнэ гэсэн дүгнэлт гарсан. Авилгатай тэмцэх цогц аргын төлөөлөл бол өөр хоорондоо харилцсан уялдаа бүхий 4 стратегийн иж бүрдэл юм. Үүнд албадах, урьдчилан сэргийлэх, байгууламжийг бий болгох, соён гэгээрүүлэх гэсэн стратегиуд орно. Албадах стратеги нь хуулийн хэрэгжилтийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, шаардлагатай тохиолдлыг мөрдөн шалгах, эрх олгох, зурчилын мэдээлэгчдийг хамгаалах, хариуцлагаас зугтсан албаны хүмүүст шийтгэл хүлээлгэх замаар хэрэгжинэ. Урьдчилан сэргийлэх стратеги нь төр засгийн хөтөлбөр, дүрм журмыг хялбарчлах, яам тамхын газрын үр ашгийг дээшлүүлэх, засгийн газрын үйл ажиллагааг нээлттэй болгох, төр засгийн үйл ажиллагаанд дах хүний оролцоог багасгах, хариуцсан тайлагнах тогтолцоог сайжруулах, санхүү ба бэлгийн асуудлыг ил тод болгох, ёс зүйн стандартыг дээшлүүлэх, урамшууллыг өөрчлөх замаар хэрэгжинэ. Байгууламжийг бий болгох стратеги нь ерөнхий аудиторын үүргийг тодорхойлох, өргөдөл гомдлыг хараат бусаар судлаж шалгах албыг бий болгох, авилгын эсрэг агентлагийг тусгайлан байгуулах, авилгын эсрэг төр бизнесийн хамтан ажиллагааг хөгжүүлэх, орчин үеийн санхүүгийн менежментийн систем бий болгох, төсвийн үйл явцыг нээлттэй болгох, эрх зүйн шинжилгээг дэмжих замаар хэрэгжинэ. Соён гэгээрүүлэх стратеги нь авилгын шалтгаан, хор хөнөөлийг олон түмэнд ойлгуулах, ахиц дэвшлийг үнэлэх судалгаа авах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал, мэдээлэл авах боломжийг баталгаажуулах, төр иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нийгмийн бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар хэрэгжинэ. Эдгээр 4 стратегийг иж бүрдлээр нь нэгэн зэрэг буюу цувруулан хэрэглэх нь авилгатай тэмцэхэд үр дүнгээ өгнө. Гэвч төр засгаас авилгын бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөрөнгө хүч зарах боловч урьдчилан тооцоолоогүй саад бэрхшээлээс болж хүссэн үр дүнд хүрэхгүй байх нь ч бий. Иймд стратеги хөтөлбөр хэрэгжүүлэлтийн явцад тохиолдох саадыг урьдчилан харж зайлсхийх нь чухал юм. Иргэд авилгаас урьдчилан сэргийлцгээе. Орон нутгийн удирдлагын ил тод байдлыг дэмжиж авилгыг бууруулах нь төслийн хүрээнд ил тод байдлын төлөөх түншлэлийн сан, Тайваны ардчлалын сангийн дэмжлэгтэйгээр Globe International төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэлээ.